You make sure they're connected to God. Тэр таны хажууд байгаа хүмүүс чинь таныг хэцүү цагуудын дундуур гарч явж байхад Бурхантай хамт Бурхантай байнга холбоотой байдаг хүн байх нь маш чухал юм. Make sure they don't send messages from the devil. Яагаад гэвэл тэр хүмүүс чинь Бурхантай холбоотой биш бол тэдний амаар диавол ярих боломжтой байдаг юм гэж. Including your wife. За бүр таны ойр дотны хүн магадгүй нөхөр чи юм уу эхнэр чинь ч Бурхантай холбоотой биш байдаг бол диаволын үгийг танд дамжуулж өгөх аюултай юм. Including your husband. Including your children. За таны хүүхдүүд ч гэсэн. Forgot this. Your elders. За та бас нэг зүйлийг мартчих. Хэрвээ та пастор хүн бол таны сүмийн удирдагч нар чинь хүртэл. And your deacons. Мөн сүмийн үйлчлэгч нар чинь хүртэл. And your members. Сүмийн гишүүд чинь хүртэл. They can be the first ones who come in and be used by the enemy because Тэд хамгийн түрүүнд ирээд дайснаар ашиглагдах хүмүүс болж болох юм. they're the nearest to you. Учир нь тэр хүмүүс тантай хамгийн ойрхон байгаад байгаа хүмүүс учраас. Who can take a close range shot? Only those who are close range. Хин хамгийн ойроос юу н хүнийг буудаж унгаж чадах вэ гэвэл хамгийн ойр байдаг хүмүүс нь л хүнийг буудаж унгаж чадна гэж. I mean, most close range shots are fatal. За тэгээ ихэнх ойрын зайнаас буудсан буудлага юу н хамгийн аюултай өхөл төргөх буудлагууд байд юм шүү гэж. Very seldom people survive close range shots. Тэм учраас ойрын зайнаас буудсан бууны сумнаас ам гарсан хүмүүс ховор байдаг юм а гэж. Because it's so near. Учир нь тэд маш ойрхон байгаа учраас. And that's when you're most vulnerable. Тэм учраас та хамгийн ойрхон байх тусмаа л өртөмтгий байх боломж чинь өндөр байдгаа гэсэн үг юм. Because the people who are closest to you, you don't guard. Учир нь та өөрийнхөө ойр байдаг хүмүүсээс өөрийгөө хамгаалах ёстой гэж боддгоо учраас. You don't guard because they are, yours. Та өөрийгөө хамгаалдаггүй. Учир нь та юу гэж бодоод байдгүй гэвэл энэ хүмүүс чи миний л хүмүүс гэж. So you don't have a guard. Тэгэхээр та тэднээс өөрийгөө хамгаалдаггүй явдаг гэсэн үг юм. Say that Jesus did not trust any man because he knew what was in man. Учир нь Библи Есүсийн талаар бидэнд юу гэж хэлдэг вэ гэвэл Библиэлд тэр хүнд юусоо итгээгүй юм. Учир нь хүний дотор юу байдгийг тэр мэддэг юм а гэж хэлсэн байдаг. And the only way we can trust is to know what's in man. Харин бидний хүнд итгэж болох цорын ганц итгэл нь тэдний дотор юу байдаг гэдгийг олж мэдэх юм а гэж. What is God doing inside your life? If you don't know what he's doing inside your life. Тэр нь юу вэ гэвэл Бурхны тэдний амьдрал дотор юу хийж байгааг бид эхлээд мэдэх ёстой юм. Хэрвээ тэдний амьдрал Бурхан юу хийж байгааг та мэдэхгүй бол we can't trust them. та тэдэнд итгэх боломжгүй гэсэн үг юм. Тийм учраас Бурхны тэдний амьдрал хийж байгаа зүйлийг та эхлээд мэдэх ёстой юм. Because they will always be shifting sand. Тэгэхгүй бол тэд нар үргэлж салхинд хийсэж хөдөлж байдаг элс шиг юм. If you see that God has built something into them Харин та тэдний амьдрал дотор Бурхан нэг зүйлийг барьж байгуулсан гэдгийг мэдэх юм бол and there's the integrity of God inside them, хэрвээ тэдний дотор үнэхээр Бурханы төлөө гэсэн чин шударга байдал, чин үнэт сэтгэл байт юм бол then you can trust them according to what has been built internally. тэгвэл та тэдний дотор баригдсан зүйлийнхэн дагуу та тэдэнд итгэж болно гэсэн үг юм. That doesn't mean we don't trust people, but we got to know what we are trusting. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бид нар ерөөсөө хүнд итгэхгүй гэсэн үг биш юм. Харин бид нар тэр хүний дотор хийгдсэн тэр Бурханы зүйлд нь л итгэнэ гэсэн үг юм а. Who we are trusting. Тэгэхээр хүнд бид итгээд байна гэдгийг мэдэх ёстой юм. You can't let everybody hug you. Хүн болгон таныг тэвэрхийг нь та зөвшөөрж болохгүй гэсэн үг. Тэр нь та хүн болгон зүрх сэтгэлээ тийм амархан нээж өгж болохгүй гэсэн үг юм. Are you there? Та ойлгож байна уу? You can't let everybody have a go at you. Хүн болгон ч гэсэн дураараа тань дээр аашлахыг нь та зөвшөөрж болохгүй. You just got to remember, Харин та нэг зүйлийг санаж явах ёстой юм. you cannot trust people you don't know what is in there. Хүмүүсийн дотор Бурхан юу хийснийг, юу суулгасныг, юу барьж байгуулсныг та мэдэхгүй бол та тэр хүмүүст итгэх боломжгүй юм. Мөн та зөвхөн тэр хүмүүсийн дотор Бурхан юу хийж суулгасан тэрэнд нь л итгэх ёстой юм а гэж. Тэр хэсэгт нь л найдана гэсэн үг юм. That's what it meant. Тэм учраас та ойлгож байна уу? Amen. Амен, амен. The worst also is to have friends who make appointments to come and see you. За бас хамгийн аюултай зүйл нь тантай уулзахаар цаг авч ирж байгаа найз нар байдаг юм шүү гэж. These are the counselors. Тэд нар ч нөгөө танд зөвлөөд байдаг зөвлөгч нар шүү гэж. They made appointments. So these counseling sessions are dangerous.
За тийм л учраас тэд нар тантай уулзахаар цаг авч байгаа учраас тийм зөвлөгөө өгдөг цаг бас аюултай байж болох юм шүү таны хувьд. They made an appointment in verse 11. За тэгээд Йовын хувьд найз нар нь түүнтэй уулзахаар цаг аваад ирсэн байна. За 11-р ишлэл дээр байна. To come together, to sympathize with him and comfort him. Йов тохиолдсон энэ бүх гай зовлонгийн талаар түүний 3 найз болох Теман хүн Элифаз, Шуух хүн Билдад, Наамат хүн Зофаф нар сонсоод тус тусын газраас ирэв. Тэд түүнийг тайлхруулж, тайлшруулахын тулд ирэхээр хамтдаа болцжээ гэсэн байна. What was the purpose? За тэгэхээр тэдний ирж байгаа зорилго нь юу байсан? To sympathize, to comfort him. Түүнийг тайлшруулж, тайлхруулахаар ирсэн гэж. But look at what they happened. When they lifted За тэгээд тэнд юу болсныг бүгдээрээ харъя. up their eyes at a distance, Тэд алсаас нүдээ өргөн Йовыг хараад they did not recognize him. They raised their voice, түүнийг хараад таниагүй учраас дууга өндөрсгөн уйлалцсан гэж. throw ashes into the air, tore their robe. Тэгээд тэд яасан бэ гэвэл тэдний хүн нэг бүр нүмергүүдээ урж толгой дээгүүрээ тэнгэр өөд шороо цацваа гэж бичсэн байна. And came down, sat with him for 7 days and 7 nights without speaking a word. Тэгээд цааш нь 13 дугаар ишлэлдэр тэгээд хинэнч түүнд нэг ч үг хэлэлгүйгээр тэд 7 өдөр 7 шөнийн турш түүний хамт газар сууцгаа гэсэн байна. To him, for they saw that his pain was very great. Учир нь өвчин шаналл маш их байгааг тэд харсан билээ гэсэн байна. If I had friends like that, Хэрвээ надад ийм найз нар байсан бол I'll shoot myself. би өөрийгөө буудах байсан юм а гэж папа хэлж байна. The very purpose of these people to come is to comfort him. Учир нь энэ 3 найз нь Йов дээр ирсэн гол шалтгаан нь түүнийг тайлхруулж тайлшруулах байсан. But they came down, sat with him, didn't talk to him for 7 days. Харин тэр 3 найз нь Йовын өмнө ирээд 7 өдөр 7 шөнө юу ч хэлэхгүй урдаас нь хараа суугаад байсан. Just look at him Зүгээр л түүнлөө хараал. and feel sorry. Түүний ямар байдалтай байгааг хараад шаналаад л суугаад байсан. And that contamination was so bad Тэгээд тэр 3-ын тэр байгаа байдал нь Йовыг маш их сэтгэлийг нь шаналгаж бохирдуулж байсан учраас after 7 days he opened his mouth and he cursed. Йов 7 хоногийн дараа амаа нээгээд харааж эхэлсэн юм. Verse 1, chapter 3. За Afterward, Йов номын 3-ын 1 дээр байна. Үүний дараа Йов амаа нээж afterward means what? за үүний дараа гэсэн үг нь юу гэж байгаа? Ямар утгатай үг юм? 7 days later, 7 хоногийн дараа гэсэн үг юм. Job opened his mouth and Үүний дараа Йов амаа нээж cursed the day he was born. өөрийн төрсөн өдрийг хараа өгсөн байна. So who surrounds you За тэгэхээр таныг ямар хүмүүс хүрээлж байгаагаас шалтгаалж will put in the input. таны дотор ямарваа нэгэн бохирдлыг бас оруулах аюултай байгаа юм а гэж. The Bible says in the first 2 chapters, Job did not sin. За Библи бидэнд эхний 1-р бүлэг, 2-р бүлэг дээр Йов бурхныг хараагаагүй тэр ямар ч гэм нүгэл үйлдэггүй гэж хэлсэн байдаг. Nor did he blame God. Тэр бурхныг ямар нэгэн байдлаар буруусгаагүй. He did not curse. Тэр ямар нэгэн хараал амаасаа гаргаагүй. In all that Job did, he did not sin with his. Тэр хэцүү цаг үеийн дундуур Йов байж байхдаа амаа нээж амаараа гэм нүгэл үйлдэггүй байсан юм. But when he sat down and have friends like this, Харин тэр суугаад өөрийг нь тим найз нар хүрээлж байсан учраас I think you will curse the day you were born. тэг хэн ч ихсэн яг Йов шиг өөрийнхөө төрсөн өдрийг харах байсан баха гэж. Sometimes we curse the day that you met these fellows. За заримдаа бүр ийм хүмүүстэй уулзсан тэр өдрөө ч харааж болох юм гэж. Are you with me? The contamination was so powerful. Учир нь тэр 3-ын Йовын сэтгэлийг бохирдуулж байсан бохирдолт нь үнэхээр өндөр түвшинд хүрсэн байсан учраас Even a good man became contaminated. He бүр сайн хүн хүртэл тийм зүйлүүдээс болж бохирдож байгаа юм. opened his mouth. He Тэгээд амаа нээгээд released that same spirit that was on them. тэдний дээр байсан тэр сүнсийг амнаасаа дамжуулан гаргасан гэсэн үг юм. Тэр 3 найз дээр нь байсан сүнсийг амаараа гаргасан гэсэн үг юм. Am I making sense? Энэ ярьж байгаа зүйл ойлгомжтой байна уу? Interpersonal relationship. Тэм учраас ойрын харилцаа гэдэг чинь ийм байдаг юм. Тэм учраас та болгоомжтой нухацтай хандах ёстой юм. You know, if you talk too much in the time of crisis, you prolong your
suffering. За бас нэг зүйл нь юу вэ гэвэл хэрвээ та хэцүү цагуудын дундуур гарч байгаа бол мөн та өөрийнхөө тухай тийм их хэцүү цагуудын дундуур гарч байгаа тухайга тийм их ярьж эхлэх юм бол хэцүү цагийнх нь хугацааг нь бүр улам их уртсгаад байдаг юм а гэж. To another 40 chapters. Бүр дараагийн 40 бүлэг хүртэл гэж Йов номоор ярьж байна. Because Яагаад гэвэл all this nonsense was going on for 40 chapters. учир нь тэдний ярилцж байсан тэр утгагүй ярианууд нь 40 бүлэг үргэлжилсэн юм а гэж. Then in chapter 42, Тэгээ харин 42 дугаар бүлэг дээр God comes in and says, shut up. Бурхан ирээд юу гэж хэлсэн бэ гэвэл амаа дат гэж хэлсэн байгаа юм. That's a very good word. You got to learn. Энэ үгийг та маш сайн бас сурах хэрэгтэй юм а. In Энэ үг маш сайн үг юм гэж. church, it works. Учир нь иймэрхүү зүйлүүд заримдаа сүм чуулганд маш их тус болдог юм гэж. I said, Job, you're talking nonsense. Яагаад Йов чи юм утгагүй их зүйлийг яриад байгаа юм гэж. I know you're a good man. I started the war, but you're prolonging it. I know I'm the one who talked these things. I'm the one who challenged the devil. But Тэгээд Бурхан Йовд юу гэж хэлсэн бэ гэвэл би чамайг сайн хүн гэдгийг чинь мэднэ. Тэгээд Бурхан цаашаа би энэ зүйлийг эхлүүлсэн гэдгээ мэднэ. Диавлыг шалгахын тулд гээд. you are prolonging the war on the earth, Job. Stop. Харин чи энэ зүйлийг амаараа маш их удаан яриад байгаа учраас энийг газар дэлхий дээр бүр удаан үргэлжлүүлээд байна. Тийм учраас энийг зогсоо гэж хэлсэн юм. This nonsense. Иймэрхүү утгагүй зүйл ярихаа зогсоо гэсэн байгаа. See, do you know that when God started this thing, He intended it to end immediately? Харин Бурхны хувьд тэр энэ зүйлийг эхлүүлснийхаа дараа л тэр даруй дуусгах гэж байсан юм. But Job Харин Йовын хувьд begins to talk тэр зүйлийн талаар яриад л эхэлсэн. and curse, Тэгээд харааж эхэлсэн. talk about things and all kinds of stuff. Тэгээд янз бүрийн зүйлсийн тухай ярьж эхэлсэн байгаа. From Levitians to birds to bats to Левитианы тухай, шувуудын тухай, мөн сарсан багааханы тухай, everything else. янз бүрийн зүйлсүүдийн тухай ярьж эхэлсэн байгаа. Everything was this kind of moon, star, sun. Тэгэл ярьж байгаа ярианууд нь бүр цаашаа бүр яваад л бүр нар сарны тухай, оддын тухай бүр хамруулад ярьж эхэлсэн. All kinds of things. Янз бүрийн зүйлийг энтэйгээ хамруулад ярьж эхэлсэн байна. From sea creatures to all Бүр далайн амьтдаас бүр эхлүүлээл. kinds of stuff. Янз бүрийн зүйлсийг л хамруулж ярьсан байгаа. God said, Job, Харин Бурхан Йовд юу гэж хэлсэн бэ гэвэл shut up. амаа тат гэж хэлсэн юм. Because in JD version, that's how we will read. Jonathan David-ийн Библийн хувилбар дээр ингэж унших байсан юм а гэж. Амаа тат гэж. He said, then Job answered the Lord and said, Lord, Тэгээд Йов эзэнд юу гэж хариулсан бэ гэвэл I know you can do all things, эзэн минь би таныг бүх зүйлийг хийж чадна гэдгийг мэднэ гэж хэлсэн. and no purpose of yours will be destroyed. Тэгээд таны зориг төлөвлөгөөч ерөөсөө устгахгүй гэдгийг би мэднэ гэж хэлсэн. Who is that hides counsel without knowledge? Therefore, I've declared that which I did not understand. Things too wonderful for me, which I did not know. За тэгээ Йов номын 42-ын 3-аас уншиж байна. Мэдгүйгээр зөвлөгөөг хаацаалдаг энэ нь хин юм бэ? Тийм учраас би ойлгоогүйгээ буюу миний мдээгүй, миний хувьд дэндүү гайхамшигтай зүйлсийг би тунхагласан билээ гэж. Hear now, and I will speak. Сонсороо одоо би ярий. I will ask thee, instruct me, please. Тийм учраас би танаас асууя, та надад харин зааж өгөөч, гуйж байна гэж хэлсэн байгаа. He said, I heard of thee by the hearing of the ear, but now my eyes see. Therefore I retract, I repent in dust. All that I said, I'm sorry. Би танаас асууж та намайг сургаач. Би таны тухай жихээрээ сонслоо. Харин одоо миний нүд таныг хардаг. Тиймээс би хэлснээс буцаж шороо ба үнсэн дунд гимшээ гэсэн мэн. I should have shut my mouth. Энэ юу гэж гэвэл би өөрийнхөө амийг айл эрт өмнө нь хамхих байсан юм а гэсэн утгатайгаар хэлсэн байна. I retract back. Би хэлсэн зүйлээ хүчингү болгож байна гэж хэлсэн байгаа юм. That means I retract back 40 chapters of nonsense. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл 40 бүлгийн турш би өөрийнхөө ярьсан утгагүй зүйлсийг хүчингү болгож байна гэж хэлсэн юм. All that I said, it prolonged. Then it came about the Lord had spoken these words to Job. Тэр олон үгийг ярьснараа энэ зовлон улам их уртсгсан байна гэдгийг ойлгосон юм. Тэгээд 7 дугаар ишлэлээр эзэн эдгээр үгсийг Йовд айлцсны дараа That the Lord said to his 3 friends, эзэн түүний 3 найзд хэлсэн юм. my wrath is kindled against you and your 2 friends. Because Цаашаа 7 дугаар ишлэлээр эзэн Теман хүн Элифаз тандан миний уур чиний эсрэг болоод 2 найзын чинь эсрэг асчээ.
you have not spoken what is right, Учир нь та нар миний тухай миний зарц Йов шиг зөвийг ярьсангүй гэсэн мэн. as my servant Job has. Now therefore, take for yourself that's all that happens. And then in verse 10, За тэгээд 8 дугаар ишлэлээр иймээс одоо гэд тэдэнд бүх хийх ёстой зүйлийг нь зааж өгөөд 10 дугаар ишлэл дээр the Lord restores the fortune of Job when he prayed for his friends. нөхдийнхөө төлөө залбирахт нь Йовын сайн сайхныг эзэн сэргээж And the Lord increased all that Job had.